Би хар багаас сүнс зайлуулж, аав ээжийг дагаж сүнс зайлуулах дүртэй болсон. Тэгээд дараа нь Галландд мэрэгчлээ ишлүүлсэн. Зайлуулах гэдэг нь мөн чанартаа сүнсийг хой төрөл рүү нь явахад нь тусалж байна гэсэн үг. Энийг бид нар сүнс амьрлуулах гэж ярьдаг. Элхэнц өвөөг маа сүнс зайлуулж болоход бэлдсэн. Өвөө харин аавыг бэлдсэн. Аав намайг бэлдэх ёстой байсан ч бурхан болоод өвөө намайг бэлтгэхээс өөр арга байгаагүй. Би эртний ёсыг дагаж эхнэрээ богтолж авсан байдаг. Бид хоёр нэг эрт ороод 2 хүүхэдтэй болсон. Хүү маань одоогоос хэдэн жилийн өмнө өөд болсонтой хөрхий. Тэр маань аавынхаа хамгийн том бахархал нь байсан. Гэлээгээд одоо яалтай билээ дээ. Бага охин маань байсан тулдаа л өвгөн бит хоёрыг энд хүнд үеийг туулж гарахад тус болсон гэж боддөг юм. Би энэ бүх зүйлийг өөрийнхөө гараар хийдэг юм. Яг уу эднэрт оролцсон бүх түүхийн эд нь Монгол л доо. Харин энэ ариун усыг л импортоор оруулж ирдэг юм. Огсоо задлаад үз.